За сар шинэ удахгүй болох гэж байгаатай холбоотой мэдээлэл та бүхэндээ хүргэх гэж байна. Тэгэхээр сар шинийн баярын эдээ шүүс болон тавгийн эдээ ялангуяа хэвийн бов зэргийг бэлтгэхэд залуучууд бас хэвдэлэн сайн эдгээрийг яаж одоо зөв зохистой уламжлалын дагуу хийх тухай мэдлэг мэдээлэл хомс болсон хэмээн бас шүүмжлүүлэх болсон. Тэгвэл манай Монголын одоо уган үйлдвэрүүдийн нэг болох талах чихэр компани хүүхдүүдэд зориулж хэвийн бовыг хэрхэн үйлдвэрлэж байгаа тухай одоо танилцуулсан байна. Энэхүү танилцуулгаар бид бас очилсан юм аа. Талах чихэр хувьсаад компани модон хонин жилийн сар шинийн хэвийн бовныг үйлдвэрлэлээ. Өнөөдрөөс эхлүүллээ. Энэ жилийн хувьд талах чихэр компани уламжлалт ёсоор атар хэвийн бов болон атар иж бүрдэл, шанттай явын зөөлөн чихэр, бөөчмөл зэрэг сар шинийн тавгийн эдэд засах төрөл бүрийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж хэрэглэгчдэд санал болгож байна. Мөн хэрэглэгчдийн эрүүл хэрэгцээ нийлүүлэн төр амгалан оршихын бэлэгдэл түмэн насан хэмээх баяжуулсан орчин найрлагатай амт чанар өнгө үзэмж хослолсон хэвийн бовыг үйлдвэрлэж цаасан хайрцаг савлан хэрэглэгчийн гарт хүрэхэд бэлэн болгожээ. За энэ баяртууд одоо хамгийн чухалнуудын улбоо байдаг. Энийг одоо монголчууд үеийн үе болон одоо үе дамжин хийсэн. Энэ түмэн насан хэ гэдэг нь бол одоо төгсгөлгүй жаргалын бэлэгдэл гэж ингэж түмэн насан хэгээр энэ улбоовыг одоо юу яадаг хэлдэг байгаа юм аа. За Монголын ард түмний одоо сэтгэл санаа амьдрал маш их сайхан дэлгэр сайхан байг гэж тэгээд энэ төгсгөлгүй жаргалыг бэлэгдэж түмэн насан хэ уралсан. Хэдийгээр талах чихэр компани нь орчин үеийн үйлдвэрлэлийн шинэ технологи шилжсэн ч хэвийн бов үйлдвэрлэхдээ эрт дээр үйл уламжлалын ирсэн аргыг өнөө хүртэл ашиглаж байна. Тодорхойлбол хэвийн бов Монгол шар тосонд багтарч Таачийн нэрийн Сингапур шар тосонд чанж байгаа байна. Манай үйлдвэрийн онцлог нь энэ жид ISO 9001 гэдэг олон улсын чанарын стандартыг хэрэгжүүлж энэ одоо хэрэгжүүлэх шатны эхний үйл ажиллагаа эхэлж байгаа энэ үед манай ажил явагдаж байгаагаараа урд он жилүүдийнхээс онцлог болж байгаамаа. Чанарын удирдлагын тогтолцоог нэвтрүүлж байгаа энэ ажлын хүрээнд бид нар энэ хэвийн бовны үйлдвэрлэлийг энэ бэлэг цагаар эхлүүлснээр энэ 15 оны дурлаг зурхаад одоо тохирсон эрүүл мэндийн шинжлэх сайхан бүтээгдэхүүнийг хийх эрхтлийг бид нар хийж чадлаа гэж ингэж бодож байна. Тэгвэл өнөөдрийн энэ өдөр талах чихэр компани хэвийн бовны үйлдвэрээ эхлүүлснээс гадна энэ үеэр хүүхэд багчуудаа үндэсний уламжлалын ёс заншлыг таниулж мөн үйлдвэрлэлийн үйл явцыг сурагчдад үзүүлжээ. Мөн түүнчлэн сар шинэ болох гэж байгаатай холбогдуулан атар хэвийн бов, атар иж бүрдэл, түмэн насан хэвийн бовыг иргэдэд ойртуулах зорилгоор хүндэтгэлийн өргөө худалдаалах цэг байгуулж хэрэглэгчдэд хэвийн бовыг үйлдвэрлэнээр авах боломжийг олгож байгаа юм байна. Үндсэн одоо бүтээгдэхүүн болох одоо хэвийн бов, атар хэвийн бовны маань борлуулалт бол ерөнхийдөө өнөөдрөөс бас албан ёсоор ингэ эхэлж байгаа. Тэгээд үнийн хувьд 2300 төгрөгөөр болоод бэлтгэл нийлүүлэгдэж байгаа. Тэгээд сүүлийн жилүүдэд болоод нэлээ хэрэглэгчдийн таашаалыг хүлээсэн ийм одоо бүтээгдэхүүн болж чадсан. За шагнад холбогдох байгууллагуудаас одоо зөндөл үнэлэлт авч одоо шагнадуудыг бол нэлээд сайн бүртгэж чадсан юм бүтээгдэхүүн байгаа. Тэгээд энэ жилийнхаа цагаан сарын баяраар чихэр хувьсаад компани одоо баярт зориулсан гэр цэгүүдээр болон манай бүх нэрийн барааны цэгүүдээс энэ талах чихэр хувьсаад компани бүтээгдэхүүнийг худалдан авах бүрэн боломжтой.